Алдарт Annabelle, The Nun болон Conjuring нээсэн The Conjuring Universe руу хамтдаа бүр ихнээс нь орцгоё. За юу яцхан бомборнууд минь. Энторон хэдийгээр дан Аз аимшигын кинонод оролдогч өөрийн дуртай нэгэн гоё том аимшигын франчайзыг бүр оруулмаар санагдаад болдгоо. Дөнгөж сая 9 сард гарсан кинотой нийлүүлбэл нийт 9 бүрэн хэмжээний киноноос бүрдэх The Conjuring Universe-ийн бүх ангийг нь үзэхгүйгээд Facebook болон YouTube дээр санал авахд нийт 13,000 саналаас бараг л 90% нь үзье гэсэн тул цаадах чинь догтлоод шууд л ажилдаа орчлоо шүү за. Харин энэ санал хураалтын дараа эдгээр кинонуудыг нээлттэй хийсэн дараалалаар нь үзэх үү эсвэл яг он цагийн дараалалаар нь буюу таймлайныхын дагуу үзэх үү гэсэнд 7-8,000 саналаас үйл явдлын дараалалаар нь буюу таймлайныхын дагуу үзье гэсэн тул дараалал нь өөрчлөгдөж ийм болж байгаа шүү за. Нээд болон Lorraine гих Америкт амьдарч байсан paranormal investigator буюу монголоор бол нэг тийм мэрэгжлийн юр бусын зүйлсийн мөрдөгч бодит хосын түүхээс идэвхлэн эхэлсэн энэхүү universe нь зөвхөн Conjuring-аар зогсохгүй бидний хамгийн сайн мэддэг Алдарт Annabelle болон The Nun-ыг дотроо нэгтгээд нийт 9 бүрэн хэмжээний кинотой бүх хөл бүтэндээ Conjuring Universe-ыг бүтээдэг. Дэлхийд дахна орлого ашгаараа бүр номер 1-т ордог аимшигын киноны франчайз гэхлээр л ямар тасархай кинонууд гэдэг нь ойлгомжтой байгааз. Яг уу хэдүүлээ мэдээж л ганц нэгээр нь эсвэл бүр бүх ангийг нь үзсэн л байгаах. Гэхдээ яг үйл явдлын дараалалаар нь бүх нарийн нанд нь нууц гогцоонуудыг нь тайлаад үзвэл манай бомборнуудад бүр цоо шин цуврал үзэж байгаа юм шиг санагдана гэдэгт тоороо нь бүр 200% итгэлтэй байгаа шүү. Яг тэгээд дараагийн ангууд дээр тухайн кинонуудын мэдээллийг оруулаад явах тул үндсэн универсийнхаа мэдээллийг энэ хүргээ зогсоогоод 2013 оноос эхэлсэн энэхүү франчайзын 5 дахь кино болон 2018 онд нээлттэй хийж байсан ч үйл явдлын дараалалаараа буюу таймлайнаараа бол хамгийн ихэнд орох 1952 оны үйл явдлыг харуулах The Nun буюу Гэлэнмаа нэртэй кино руугаа орцгоё. Мэдээж алдар Джеймс Ваны зохиол Corin Hardy найруулагчийн ажилласан The Nun кино нь 2018 онд 22 сая $1 хийгдэж нийт 366 сая $1 ашиг орлого олсон бол IMDb дээр 5.4 үнэлгээ авсан байдаг. The Conjuring Universe франчайз дотор орлого ашгаараа саяхныг хүртэл тэргүүлж ирсэн ч дөнгөж сая 9-р сард гарсан The Conjuring Last Rites кинонд гүйцэгдснээр орлого ашгаараа 2-т орсон байгаа. (1952 он) Геген Картагийн Католик сум Руминус 2 гэлэнмаа харанхуй шөнөөр дэнлүү барин God ends here хэмээн бичсэн хаалга дээр ирэхэд нарай Ахмад гэлэнмаа бидэнд өөр сонголт байхгүй хэмээн хэлэн хаалгыг онгойлгоод орсон ч гинтэл бөөн цуснууж болчихсон гарч ирэн залуу гэлэнмаадаа өрөөний дэлхүүрийг өгөн энэ чөтгөрт чөлөөлөгдөхийн тулд эзэмдэх би хэрэгтэй юм байна. Миний дараа чам руу очино. Өөрийгөө хамгаал. Чи юу хийхээ мэдэж байгаа хэмээн хэлэхэд цаанаас нэг зүйл татаад лаваад орчихно. Залуу гэлэнмаач зүхтаж гараад гяс түлхүүрээр нь хаалгыг нь түгжээд өрөөндөө ортол ханан дээрх загалмай нэргэн доошоо хараад л хаалга нь өөрөө онгоогоо цаанаас нэг л зүйл эрэхтэй зэрэгцэн шууд л олсоор өөрийгөө бомблон цонхоор үсэрч амиа хорлож буугаар кино маань эхэлнэ. Хэсэг хугацааны дараа энэхүү католик сүмд хүнс нийлүүлдэг нэгэн франц залуу хүнсээ авч ирэхдээ өөрийгөө бомблон өнгөрсөн гэлэнмааг харснаар энэ мэдээ Ватикан дахь удирдлагуудын чихэнд шууд л хүрдэг. Ингэснээр Ватикан дахь удирдлагууд яаралтай хуралдан энэхүү хэргийг мөрдүүлэхээр эцэг Бурк болон гүйцэд сахил санаваараа хүртэн албан ёсоор гэлэнмаа болж амжаагүй сурагч Айреныг томилсон байдаг. Эцэг Бурк Айреныг авахар Лондонд иртэл мэдээж сурагч Айренч намайг сонгосон андуурал болсон байхаа гэхэд эцэг Бурк нүггүй дээ Ватиканаас гаргасан шийдвэр болгон ямарваа нэг учиртай байдаг. Тэд чамайг ямарваа нэгэн шалтгаантай болоод сонгосон байгаа гэснээр манай хоёр шууд л ажилдаа гардаг. Энэ үеэр нөгөө сүмд хүнс нийлүүлдэг тосгондоо Френчи хочтой Франц залуу бөөнл цуснууч зүүдлэн сэрэгтэй зэрэгцэн манай хоёр ч хэдийн нэг ирэх нь гадаа ирсэн байхын тэр. Франц залууч жаал маазрах гэж үзэхэд манай хоёрын цүнх хэрэгслийг нь хараад үнэхээр л Ватиканаас ирсэн хүмүүс гэдгийг нь мэдээд нөгөө амиа хорлсон гэлэнмааг олсон Геген Картын католик сүм рүү замчилж өгөхөр болно. Морин тэргээр нэлээд хол нэлээд удаан явсны эцэст морин нэг газар тулаад үүнээс цааш би явахгүй гэсэн шиг л таг зогсчихдаг. Мэдээж манай гурав цааш алхах явсаар сүмийн ойролцоо ирэхэд сүмийн нэг хэсгийг дайны үеэр онгоц ирэн бөмбөгдсөн гээд хэсэг газар нуурсан байгаа нь харагдана. Энэ сүмийн ойролцоо битүү загалмай хадсан харагдах ба Франц залуугийн хэлж буугаар бол эргэн тойрны тосгоны хүмүүс нь энэ сүмийг байдаг тухай огт ярьдаггүй. Ерөн
л нэг тийм хараагдсан газар гэдэг их л цээрэлтгэл гин. Франц залууч амиа хорлсон гэлэмаг олоод биеийг нь зөөж оруулсан хүнсний зойрлуунд ороход яагаад ч юм нөгөө гэлэн маань босоод суучихсан байх ба. Франц залуу би ууг нь энийг хэвтүүлж тавьсан даа гэдэл ер нь л ингээд л нэг юм сэхлэндэ. Эцэг Бурк ч өгсөн гэлэмаа дөхөн гарт нь байсан өнөө түлхүүрийг ч олон гэлэмаг хүнний ёсоор оршуулж авахд бурсны чулуунуудад байсан хонхыг сурагч Айрен гайхан асуудал эцэг Бурк эртээр үеэс зарим газар хүмүүсийг оршуулахдаа ингэж хонх хийгээд утасны нөгөө үзүүрийг нь авсан дотор нь хийдэг байсан. Учир нь тухайн хүн нь үхээгүй буюу алдаа гараад оршуулсан бол утаснаас татаад хонхоо дуурахад хүмүүс буцааж гаргадаг байсан л гэн. Үхсэн гэлэмаг олсон газар эртэл хэдэн 7 хоног болсон мөртлөө л газар дуурсан цус нь огт хатаагүй байхан тэр. Манай хэд ч хаалгаар орон цааш шалган явтал нэлээд л хүйтэн газар байх ба гинтэл ард нь бие бүхлээр нь хар давуугаар ороосон хүн гарч ирсэн ээ. Та нар яах гэж ирсэн юм гэдэл нэлээд зэврүүнээр л асуудаг. Манай хэд ч хэрэг зоргоо хэлтэл өнөө хүн нь би бол энтхий ахлах гэлэмаа. Мөн чи сахил санвар хүрсэн хүн биш байна. Бас чи албан ёсоор гэлэмаа болоогүй хүн байна гэдэл манай Айрен болон Франц залууг шууд л мэддэг. Манай хоёрч Франц залууг түр гарч байгаарэ гэж цаашаа ярьтал нөгөө хүн нь цаанаа байгаа өрөөнүүддээ ороод амар чанга дуу битгий гаргаарай. Тэгээ маргааш буцаад ирлээ гэн. Манай хоёрч амрах өрөөнүүддээ орж Франц залууч хэд хоногоос буцаж иж та хоёрыг авъя гэдэл буцаад морилууга ганцаараа явах замд нь Hello? Hey! Okay. Үлдсэн манай хоёр ч унтахынхаа өмнө хоол эргүүлэнгээ хоорондоо дэлгэрэнгүй танилцахад манай сурагч Айрен багасаа л элдэв зүгнэл харддаг байсан ч аав нь огт итгэдэггүй байсан. Гэхдээ сүмээс хүмүүс ирэн уулзаж үүнийг нь жинхэнэ чадвар хэмээн батлан манай Айренд тусалж байсан л гэн. Эцэг Буркч бүр гайхан ямар зүгнэл харддаг байсан бэ? Тод санаж байгаа жишээ байна уу гэхэд манай Айрен Mary points the way буюу Гигэ Mary зам заадаг гэх зүгнэлийг санаж байна хэмээн хэлдэг. Эцэг Буркч өөрийн түүхээ ярьж эхлэхэд хүйтэн дайны үеэр Францад ажиллаж байхдаа яг л манай Айрен шиг зүгнэл хардаг байсан нэг хүүд чөтгөр шүглэн түүнийг нь гаргах гэж эксорцизмын зан үйл хийгээд бүтлгүүтэж хөөрхий хүү өнгөрсөн тухай хэлдэг. Эцэг Бурк хөөрхий хүүг аварч чадаагүйдээ одоо хүртэл маш их харамсаж явдаг юм шиг байгаа. Оройчулж манай хоёр унтаж байхад гинтэл эцэг Буркэд хөгжим сонсогдоод гайхаад босдол дөнгөж түрүүхэн ярьсан өөрийнх нь аварч чадаагүй хүү нүдэнд нь харагдах ба бүр гайхан араас нь дагаж гараад гадаа байх оршуулган дээр очтол хэдийнэ өнгөрсөн нөгөө хүү харагдах ба амнаас нь могоо гарan эцэг Бурк руу дайрахад хойшоо алхахдаа хий гიშгээд нэгэн авс руу шууд л унцдаг. Авсны хаалгач өөрөө хаагдаж дээр нь байх чулуун дээр энд эцэг Антони Бурк байгаа хэмээн бичсэн харагдах ба нүд ирэмхийн зуурал нүхэн шороогоор дүүрч хөрс суучихсан байхан тэр. Мэдээж эцэг Бурк авсан дотроос өнөө хонхоо сандран жингнүүлэх ба үүнийг нь чашгүй манай Айрен сонсон босоод сүмээс гарахад ардуур нь нэг зүйл сүйтгэнээд л харагдаад байх ба Somebody! Sister Irene! Ah! Father! Father?
Ашгүй эцэг Буркийг гаргахад энд маш хүчтэй чөтгөрийн зүйл мэдрэгдээд байна гэж саяхан хэвтэж байсан авс руугаа харахад нэлээд удсан гэмээр хүний арга яс байх ба дээр нь бөөн л ном судар харагдах нь тэр. Эцэг Буркч бараг баярлан магадгүй энэ номнууд туслаж магадгүй. Маргааш би бүгдийг нь уншаадах ийлгэн. Маргааш нь чуулж манай хоёр ахаад нөгөө гэлэмаа дүүжлэн өнгөрсөн хаалхан дээр ирэхэд газарт урсан цус нь бүүрл ихссэн харагдана. Манай хоёрч дотогш орон нэг том хаалга дээр нэлээд чанга дугаар өчигдөр ярьсны дагуу бид эндхийн гэлмаа нартай уулзгаар ирлээ хэмээн орилоход ороо дээр гэсэн мэт л хаалган шууд лонгодог. Үүнээс цааш зөвхөн гэлмаа нар л орж болох тул манай аярын цааш орж өчигдөр таарсан бие бүхлээр нь хар давуугаар ороочихсон байсан өнөө ахлах гэлмааг олж уулзгаар болоход эцэг Бурк өөрийн загалмайг өгөөд болгоомжтой байгаарай л гэнэ. Манай аярынч цааш ороход эндхийн нэг гэлмаа харагдсанаа шууд цаашаагаа явчих ба манай хүн хүлээгээрэй гэдэл араас нь явсаар нэгэн мөргөлийн өрөөнд орон мөргөл үлдэж буй гэлмаа дээр дөнгөж очтол хажуунаас нь өөр нэгэн гэлмаа гарч ирэн манай хүнийг татаж аваад өөрийгөө Оона хэмээн танилцуулснаа түнд битгий саад бол мөргөлийг 1 секунд зогсоож болохгүй. Олон зууны турш маш олон гэлмаа нар 1 секунд завсарлалгүй ээлжлэн мөргөл үлцээр ирсэн хэмээн ийгэн сонин зүйлийг хэлхэн тэр. Энэ үеэр манай Франц залуу өмнөх шөнө харсан зүйлстэй бүр шок орчихсон сүмийн гадаанаас авч явсан том модон загалмаагаа барьчихсан. Өнөө сүмийн ойролцоо байрлах өөрийн амьдардаг тосгоны нэгэн уушин газар сүнсгүй мэт сууж байхад тентхийн ажилтан нь нэгэн эвгүй зүйлсийг ярьж өгдөг. Тэр нь саяхан тосгоны нэг хүний дөнгөж 12 настай хүүхэд нь өөрийгөө боомлон амиа хорлсон. Өмнө нь болсон зүйлс болон одоо болоод байгаа зүйлс гээд энэ бүх зүйлс тэр католик сүмээс болоод байна. Тэр дотор ямар новшийн сүнс чөтгөр байгааг нь мэдэхгүй ч тэр манай тосгонд нөлөөлөд байна. Чи өчигдөр 2 хүн тийшээ авч очсон шүү дээ, тэ? Саяхан чи тэндээс нэг цогцос олсон бол одоо нэмээд тэр санвартан болон гэлэмээ хоёрынхаа цогцыг олхон дээ хэмээн хэлснээ цаашаа яваад л өгөн тэр. Энэ үеэр эцэг Бурк нөгөө хаалгаар цаашаа орж болохгүй тул аярыг оруулцгаад өөрөө үлдэн өмнөх шөнө авснаас олсон номнуудаа уншиж байгаад могоо удирдах чадвартай нүгэлт Wallach нэртэй чөтгөрийн тухай олж мэдэхтэй зэрэгцэн нөгөө том хаалга нь гинтэл өөрөө шууд хаагдчихдаг. Бүр гайхан нэмэлт мэдээлэл хайж байхад хамаг бие хар давуугаар бүтээчихсэн нөгөө өөрийгөө ахлах гэлэмаа гэсэн эмэгтэй гарч ирэн одоо бүх зүйлс хэдийнэ оройтсон хэмээн хэлэх ба эцэг Бурк тэр хүнд ойртоод биенд нь хүрэхэд хэдийнэ ухчихсан харагдсанаа гинтэл алга болчихсон тэр. Манай аярын түрүүн өөрийг нь авч явсан Оона гэх нэртэй гэлэмаатай уулзаж суухдаа энэ барилгын тухай асуудал энэ нь энгийн нэг цайз байсан ба цайзыг Dark Age буюу 1100-аад оны үеэр Гиген Картагийн нөлөө бүхий нэгэн гүнтэн өөртөө бариулсан. Тэр гүнтэн нь сатаныг дахин шүтдэг байсан төдийгүй төрөл бүрийн зан үйл хийдэг байж. Тасралтгүй зан үйл хийсний эцэс тамийн хаалгыг нээж Wallach нэртэй чөтгөрийг их дэлхийрээ оруулах гэж байхад ашгүй сүмийнхэн орж ирэн зан үйлийг зогсоож Есүсийн цусаар тамийн хаалгыг хааж энэхүү цайзыг нь өөртөө эрх мэдэлтэй оруулсан гэнэ. Тиймээс энэ цагаас хойш олон зууны турш энэ цайз доторх тухайн чөтгөрийг хамгаалж орохын тулд гэлэмаа нар 1 секунд завсралгүй тасралтгүй ээлжлэн мөргөл үлдэж эхэлсэн ч дайны үеэр нисэх онгоцнууд цайзыг бөмбөгдснөөр тамийн хаалга цуурч онгойсон л гин. Манай аярынч би өнгөрсөн шөнө нэг тийм сонин гэлэмаа харсан гэхэд манай хүнд мэдээлэл өгч буй энэ гэлэмаа Оона нь чи бас харсан гэж үү? Бид нар бас бүгд хардаг. Тэр бидэн шиг л харагддаг ч бидний нэг биш. Тэр бол ариун зүйл биш. Тэр биднийг хуурч бидний мөрөглийг тасалдуулах гэж үздэг. Бидэнд харагдаж байна гэдэг чинь тамийн хаалга хэдийнэ нээгдсэн гэсэн үг гэдэл ярьж байхад өөр нэгэн гэлэмаа орж ирснэ. Оона чиний мөргөл үлдэх ээлж болчихлоо гэдэл их л хүйтэн хэлэхэд манай аярын би одоо яаж шууд эндээс гарах вэ гэхэд өнөө гэлэмаа тэр боломжгүй төв хаалга хаалттай байгаа. Маргааш өглөө нар мандах үеэр онгоноо л гэн. Тэгснэ манай хүнийг өнөө шөндөө эндээ хонж болно гэд нэгэн өрөөнд оруулахад киноны бүр ихэнд өөрийгөө боомлон өнгөрсөн гэлэмаагийн өрөө байхан тэр. Манай аярынч түүнийг нь анзааран тэр амиа хорлсон гэлэмаагаас олсон түлхүүрээ үзүүлэн энэ юуны түлхүүр юм бол гэхэд өнөө гэлэмаа Оона нь юу ч хэлэлгүй хаалгыг нь хааснаа гаднаас нь түгжээд л яваад өгдөг. Манай аярынч унтаж байхдаа нөгөө Mary Points the Way буюу Гиген Мэри зам зааж өгдөг гэх зөвнөлийг харан зочин сэрэхэд Who are you? God save you. Sister Oana?
Ашгүй энэ хүн нь нөгөө гэлэмээ Оно байх бөгөөд манай хүнд чөтгөр улам хүчрэхэг болоод байна гэснэ. Зөвхөн мөрөглөл өнөөш нь биднийг аварч чадна. Эд зүйлсээ бэлдээд мөрөглийн танхимд хурдан ирээрэй л гэн. Манай хүн ч хувцас сунараа солиод мөрөглийн танхимд очтол нэг гэлэмээ их л айсан шинжтэй тасралтгүй залбирч байх ба шалан дээр нэгэн цагаан давуугаар бүтээж гсэн хүн байхыг очиж харвал манай хүнд өчнөө хэрэгтэй мэдээлэл өгсөн өнөөх Оно хэдийнэ өгчгсэн байдалтай байж байхан тэр. Нудалгүй араас нь бөөн л гэлэмээнэр их л шийдэмгээ орж ирэн шууд хаалгаад өгчөөд бүгд суугаад манай хүнд юу ч харсан, юу ч сонссон зөвхөн урагшаа хараад л залбираад байгаарэ. Юу ч басан зогсоож болохгүй шүү гэдэл бөөндөө залбирч эхлэх үед Grazie plenitorium te. Jesus, Santa Maria, ora mortis nostre. Amen. Mater Christi, Santa Maria, Mater Dei, pro mortis nostre. Amen. It's Father Burke. sorry, дундуур нь гяас ганц юм хэлчихэ. Саба дардггүй мөртлөө байнга бичлэг үздэг хүмүүс ихсээр байгаа зүйлдээ бүр 60% болцсон байж баг. Бас л арай тоо юу аа. Та яг одоо subscribe-а дараад үзэхгүй бол энэ Conjuring franchise-ийн үлдсэн ангууд гээд ер нь хойштой орох бичлэгнүүд танд харагдахгүй ч байж магадгүй шүү. Буцаад кинонд орцгоё. Энэ үеэр ашгүй эцэг Burke нөгөө төвжигдсэн өрөөнөөс гарах гарцолон замдаа бөөн л эвгүй зүйлстэй бүр өнөөх чөтгөр Wallach-тай хүртэл таараа зүхтэж явсаар эцэст нь Франц залуутай тааран хамт манай Айран дээр ирхэн тэр. Манай Айран ч өөрхий олсон мэдээллүүдээ хэлэн энд чөтгөр байгаа юм байна. Тэр чөтгөрийг эндээс гаргалгүй хорихын тулд бид нар бүгдээрээ хамтдаа залбирч байна гэдэл хэлэхэд эцэг Burke бид нар гэж хинбэ гэдэл гайхан асуух ба манай Айран ч би болон бусад гэлэманар гэдэл эргээд хартал хинч байхгүй ховоосон байхан тэр. Айран ч гайхан очоод нөгөө цагаан давуугаар бүтээсэн хүнийг шалгахтал өвхөд өчнөөн удсан гэмээр нэгэн гэлэмаа байж байх ба гинтэл босч ирснэ. Том модон загалмайг эцэг Burke-ийн гоёнд шууд зоочхон тэр. Франц залууч яаран гар хөлийг нь барин эцэг Burke цүнхнээсээ эд зүйлсээ гаргаж ирээд өөрийн загалмаар угаа ариун ус цацаа толгой дээр нь тавиад уншлагуудаа уншиж эхлэхэд шууд шатаж эхлэх ба босч ирээд дахиад арих гэтэл Франц залуу тэсэлгүй авчирсан буугаараа буудан ашгүй нэг аюулыг дарж чаддаг. Ерөнхийдөө бол энэ цамхагт анханасаа өөртөөс нь өөр хинч байгаагүй гэдгийг ойлгосон манай хэд бүр киноны эхэнд өөрийгөө боомлон өнгөрсөн гэлэмаг яагаад амиа хорлсон тухай одоо л нэг ойлгож авдаг. Энэхүү чөтгөр Wallach нь бүр мөсөн суллагдахын тулд мэдээж эзэмдэж дотор нь орох хүн хэрэгтэй байсан тулд энд үлдсэн хамгийн сүүлийн гэлэмаа нөхөөрхий өөр аргагүй болсон тул цамхагаас гаднах ертөнцийг аюулгүй байлгахын тулд эргэлзэлгүй шууд л амиа хорлсон л болж таардаг. Франц залууч бүр айсан шинжтэй за тэгээ та хоёрын мөрдлөг дууссан штэ тий ажил чинь дууссан штэ тий одоо газ явах уу гэтэл манай Айран үгүй бидний ажил хараахан дуусаагүй байна. Тамийн хаалгыг хааж чөтгөрийг бүр мөсөн аюулгүй болгох хэрэгтэй гэснээр манайхэд шууд л юмаа бэлдэж эхэлнэ. Их ажлын өмнө манай Айран эцэг Burke-ээс өөрийг нь ажиллаж албан ёсоор гэлэмаа болгохыг гуйх ба эцэг Burke ч өөрийн мэдлийн хүрээнд шууд зөвшөөрөөд ажиллаж өгснөөр манайхэд эцсийн тулаандаа бэлэн болох нь тэр. Хаах ёстой тамийн хаалгыг нь хайн доошо түнэлээр явж байгаад газар мохортоход эцэг Burke манай Айраны хараад байсан зөвгөрнлийн учрыг эцэст нь нэг тайлж чаддаг. Энэ нь манай хүнд харагдаад байсан нөгөө Mary Points the Way гэх зөвгнөл байх ба тэнд байсан Гэгэ Мэригийн хөшөөний хуруунд дээр нарны гэрэл тусан нэгэн зүгт ойн тусаж байгааг харвал өнөө бүр киноны эхнээс хойш явсан түлхүүр таарах цойжны нүх байхан тэр. Онгойлгоод үзтэл мэдээж л он удаан жил нандингнан хадгалсан өнөөх тамийн хаалгыг өмнө нь хааж байсан Есүсийн цус дүрээрээ байж байхан тэр. Манай хэд ч бүр шок. Эцэг Burke манай Айраны ингэрт өнөө Есүсийн цустай бортхыг нь зүүж өгөөд манай хэд чөтгөр Wallach-тай нёгийгээ үзэхээр явлаа да. Хөөхий өнөө Франц залууч хүлээгээрээ эхлээд ямарваа нэгэн мөргөл энтер үлдэх хэрэгтэй юм биш үү гэж хөөхий нэлээд айсан шинжтэй л харагдана. Киноны бүр ихэнд гардаг God ends here буюу бурхан энд дуустдаг гэх бичигтэй хаалгаар орон цаашаага өнөөх тамийн хаалгыг хайхаар явахдаа мэдээж л аимшигын кино бүр дээр гардаг хамгийн тэнэг сонголт буюу нэг нэгээрээ салж явах сонголтыг хийх нь ойлгомжтой.
Lord Jesus. Evil spirits to this fire. Evil with your holy life. Notre Père qui es aux cieux, que ton règne vienne dans la terre comme au ciel. Манай Айреныг эзэмдсэн Валагч өтгөрч Франц залуу руу дайрахад гиндүүлж байгаад Айрены ингэр зүүсэн байсан бортогтой Есүсийн цуснаас баг зэргийг аван нүүрэнд нь ялснаар ашгүй чөтгөрийг Айрены биеэс гаргаж авч чаддаг. Үүнд нь ууралсан чөтгөр Валаг манай Айреныг хажуу өрөөрөө буюу яг жинхэнэ нөгөө тамийн хаалга байгаа өрөөрөө цөлснөө Франц залууг боож байгаа л унахчихсан тэр. Удаачгүй чөтгөр Валаг манай хүн дээр ирээд ёстой л нэг жинхэнэ байлаар төрхө харуулна да. Могоо удирдах шидтэй гай гамшиг дагуулагч чөтгөр Валаг шууд манай Айреныг алах гэд дайрч эхлэхэд хөөрхөн эцэг Берг чадгаараа шившлэг энтрээ уншиж байгаад нэг савуулаад л ухаан алдаад унцдаг. Манай Айрен ч Есүсийн цусаа гартаа тас атгасан ч чөтгөр Валагт даруулаад усан доор амьсгалж чадахгүй байсаар байгаад ухаан алдаад унахтай зэрэгцэн. Чөтгөр Валаг өөрт нь үйлчилж чадах ганцхан зүйл болох Есүсийн цусыг нь аваад их л бардам төрхтэй манай Айреныг дээш өргөтөл Балер чөтгөр Валагч буцаад там руугаа явж тамийн хаалга чаагдаж манай Айреныг Франц залуу хиймэл амьсгал хийж аварснаар ийхүү нэг аюулч чөтгөрийг давж чадах ба гэр гэрийн зүг явахаар хөдлөх үед Франц залуугийн хүзүүн дээр яагаад ч юм буруу харсан загалмай харагдхан тэр. Энэ үйл явдлаас 20 жилийн дараа Америкийн Массачусетс мужийн Wakefield хотод манай Conjuring franchise-ийн хамгийн гол дүр гэж хэлж болох Нюрбусын зүйл мөрдөгч Эд болон Лорен хоёр сурагчдад нэг хүн дээр хэрхэн exorcism хийж дотор нь шүглсэн байсан чөтгөрийг гаргах гэж оролдож буй өөрсдийн баримтад бичлэхээ үзүүлж байх ба сайн харуул тэр хүн нь яагаад ч юм манай Франц залуу байхан тэр. Чөтгөр Валагтай хийсэн тулааны үеэр Франц залууг боож унгахдаа амруу нь могоо хийж өөрийгөө шилжүүлсэн юм байна лээ. Тиймээс чөтгөр Валаг бүр мөсөн хоригдож алга болоогүй гэх нууцлаг мессежээр кино маань дуустдаг. Яа бас л эвгүй эхэлж шүү те. Одоо хойш та дараагийн ангиуттайгаа яаж холбогдох бол гэж бодлоо бас л догдолж байгааз. Тэгээд энэ болтол үтсэн бүх бомборнуудаа маш их баярлаа. Дараагийн ангийг нь хурдан үзмээр байвал манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Лайк саба дараад сүсгэлээ сууж байгаарай.